За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр англи дээр биш айлхуу сайхан монгол дээр энэ бичлэгийг хүргэе гэж бодлоо. За намайг мэдхгүй хүмүүст бол намайг Амар гэдэг 23 настай одоо Нью-Йорк их сургууль суралцдаг. Түүний хажуугаар өөрийн гэсэн бизнесээ эрхлээд явуулдаг. За тэгээд энэ бичлэгээр өнөөдөр юу хуваалцах гэж байгаа юм бэ гэхээр өнгөрсөн 6 жилийн хугацаанд миний амьдралд нэг унал пост гэдэг шиг шүү дээ, тэ. Олон зүйлсүүд боллоо. Олон бизнесүүд эхлүүлсэн, тэд нар бүгд бүтлгүүтлээ, хүрээнд орлоо. Тэгээд хээж аваагаа гомдоолоо, сургуулаасаа гарангаа алтлаа, огтуд таягдлаа, зүрх шархлаа, хүний амьдралд болдгол зүйлсүүд те, хогийн ажлууд зөндөө хийж үзлээ, 0 ч угааж үзлээ. Гэх мэтлээ олон юмнууд боллоо, сайн айж угаарсаар гэдэг шиг угаасаа тийм хүний амьдралд болж л байдаг. Гэхдээ хэдийгээр тиймэрхүү юмнууд болсон ч гэсэн тэднээ юугаарч одоо солихгүй, худалдахгүй гэдэг шиг. Яагаад тэгэхээр энэ бүх зүйлсүүд намайг одоогийн янар болгож байгаа. Ирээдүйд ч гэсэн янз бүрийн муу гэж одоол би хэлэхгүй л дээ. Сургамжууд, туршлагууд гэх юм уу те. Тэд нар намайг тэр би болгосон. Гэхдээ муугийн хажуугаар ч гэсэн сайн зүйлсүүд их юмнууд боллоо. Одоо 23 настай хэдийгээр тийм хөшрөөд те одоо wisdom гэдэг шиг тийм оюун ухаан одоо тийм мэрэгэн ухаантай болчихгүй байгаа ч гэсэн амьдралд одоогоор туулж утсан юмнууд маань намайг яг ирээдүйд би юу хийх ёстой юм бэ? Яах гэж би энэ амьдралд төрсөн юм бэ? Би юу хийх ёстой юм бэ гэдэг нэг тийм дүр зураг чигийг над ер нь миний амьдралд өнгөрсөн ялангуяа 6 жилд туусан туршлагууд маань өгсөн юм шиг санагдаж байна. Тэр миний хамгийн үн цэнтэй зүйл болсон. Түүнийхээ хажуугаар би өөрийн гэсэн бизнес хийгээд дажгүй мөнгө хийгээд одоо би ингээд сургууль хөтөлбөрийг хийгээд хангалттай тухтай байдлаар ингээд амьдрах гэж хичээж байна. Хангалттай биш л те. Ирээдүйд илүү том хийгээд явах төлөвлөгөөтэй маш том төлөвлөгөөнүүд байна. За тэгээд эдгээр бүгдүүдийг хуваалцъя гэж бодлоо. За тэгээд 6 жилийн өмнөөс эхлээд ярья. За 2018 онд би чинь 11 дугаар анги буюу ахлах сургуулийн 11 дугаар ангид яг дөнгөж англи сурж эхэлчихсэн. 11 дугаар ангитай англи сурж эхлээд 12 дугаар ангитай өргөдлөө явуулаад гадагшаа сургуульд явуулна гэдэг бол 11 дугаар ангийн хүүхдэд бол нэлээд оройтсон юм шиг. Ялангуяа би оройтсон л бас л та. За тэгээд 11 дугаар ангид тухайн үед яг хүүхдүүд гадагшаа тэнцээд хувийн сургуулийн хүүхдүүд том сургууль тэнцээд тэгээ явчихсан. Би улсын сургуулийн 84 дугаар сургуулийг төгсөж байсан. Манай сургуульд англиар ярьдаг хүмүүс бараг байхгүй. 245 манай үед 245 хүүхд төгснөөс 5 хүүхд нь л гадагшаа их сургууль тэнцэж орж явж исэн. Тэдний нэг нь би болсон. За яг би гадагшаа явуулахдаа gap year аваад завсар жилээс авч исэн. За тэгээд яаж англиг бэлжсэн гэхээр өглөө болгон 4 цагаас сэрээд тэгээ оройн 10 цаг хүртэл өдрийн 18 цагийг англиад байсан. Тухайд хичээлдээ явдаг байсан ч гэсэн хичээл дээр очиж англиэл хийдэг байсан. Тэгээд эдгээр бүгдүүд ингээ харангууд хангалттай ингээд хичээсний үр дүнд ингээд сургуульд ороод тэгээд завсар жил аваад тэгээд одоо энэ Нью-Йоркийн сургууль дэлхийд 25 дээр нэмлэгддэг гэсэн энэ сургуульд очиж одоо 4-р курст явуулчлаа л да. За тэгээд хүн болгоны хийдгэл юм англи сураал тэгэл их сургуульд ордог юм. За тэгээд их сургуульд орсноос хойш харин юу болсон бэ гэдэг миний амьдралд их сонирхолтой байлаа л да. Их зүйлсүүд боллоо. Сонин сонирхолтой зүйлсүүд болсон. Тэднэр нь одоогийн намайг хийх юм болгосон бэ гэж ярьж ирсний үндсэн тэр юм л та. За одоо би тэр рүүгээ ороод ярья. За 1-р курст орлоо. За 1-р курст орсон чинь би яг англиг академик төвшин сурснаас биш яг энгийн англиг хүмүүстэй одоо бичлээ тулаад ингээд ярьдаг англиг яг сураагүй байсан гэдгийг ойлгоод яг тухайн үед очивол за англиг сурах хэрэгтэй байна. Өөрийгөө амар хийвгүй байдалд оруулна. Угаасаа хүнд юмыг олж авах гэж байгаа бол тэр хэмжээгээр хүнд одоо бэрхшээлүүдтэй тулна гэдэг ч тийм. Тэр нут угаасаа тултгэл юм байлаа. Тэгээд өөрийгөө айгүй болон ичхүүртэй байдалд оруул тийм. Яг юу яриад байгааг нь ойлгохгүй. Тэгэл тухайн үед техникийн ялангуяа 1-р курстэй тэгээд тэгж өнгөрчихсэн. За тэгээд 1-р курсын 2 дахь семестрт нь болохоор сайн авч 2 дахийнхаа үндсэнд би манай авч ихний 2 жилийн төлбөрийг Нью-Йоркт сурч байгаа тийм маш өндөр хэмжээний төлбөртэй амьдрах зардал амар өндөртэй бүх юмнууд айгүй үнэтэй. Тэгээд манай авч хийсэн гэхдээ надад илүү гарах ямар зардал байгаагүй л дээ. Тэгээд илүү гарах зардал байгаагүй
Учираас би одоо өөр юмнууд хийж үзмээр санагдсан. Тэгээд мөнгө олох хэрэгтэй болоод хүний толгойг ажиллаж эхэлсэн шүү. За би одоо ингээд миний чадах юм юу байна? Би яг юу хийж мөнгө олж болох вэ гэл яг тухайн үедээ чаддаг юм биеэрээ мөнгө олно. Яг ямар ажил хийх вэ гэд. Тэгээд би энд ажил хийх хэрэггүй учраас яг нэг олдсон нэг ажил Нью-Йоркт олдсон нэг ажил нь болохоор нэг Монгол ах байсан. Сүшээний ресторантай. За тэгээд тэнд нь болохоор би зөөгчөөр ажиллаж байсан. Зөөгчөөр ажиллаад хүргэлтэнд дугуй унаад хотоор хоол хүргэж явдаг. Тим ажил хийжсэн тухай тэр ах маань болохоор энд яг хөдөлмөрийн хэмжээний доод хөлсний талыг надад өгдөг байсан. За тэгээд тэрний хажуугаар энэ зөөгчнөр нь болохоор зөөгчнөрт тип гэж өгдөг. Хүргэлтэнд явна тип өгнө. Тэгээ хоолндоо үйлчлүүлэн тип өгнө. Гэхдээ тэр ах бүгдийг нь хураагаад авчдаг байсан. Тэгээ одоо би юу хийж чадах юм бэ? Надад үс чадах юм юу ч авахгүй ч одоо тэр нөгөө хохино гэдэг шигтэй. Чи өөр юу чадах юм юу чадахгүй шүү дээ. Ганц чадж байгаа юм чи ганц олж байгаа юм чи тэрлэн хохино. Тэгээд тэр нэг хэсэг ажиллаж байгаа. Тэгээ тэндээсээ гараад дисэр яваад дисэд очиод нэлээд ажил хийсэн. Одоо хүнсний дэлгүүрт стокер гэдэг. Стокер нь болохоор бараануудын тэр бараануудыг аваачч шелфүүд нь бүгдэнд нь аваачч тавина. Тэгээ дээрэс нь хүмүүс ингээд гарахтаа юмнуудыг унгаачдаг ч юм янз бүрийн юм дээр нь тааруулаад тавьдаг. Тим ажил хийжсэн. Тэрнийхээ дараагаар болохоор kitchen counter буюу юуны чулуу, галтгооны тавцсан чулууг 2-3 давхарлаа өргөж гаргаад тэгээд тэрийг цөөрлөж морлуулад тэгж явахдаа нуруугаа бас нэг юугаа болгож байна. Тиймэрхүү юмнууд байсан. Тэгээд тэрнийхээ дараагаар болохоор евро каргоны компанид юу ачаа мачаа зөөж машин руу тавьдаг тим ажил хийгээд тэгээд дээрээс нь шивэлт хийгээд Монгол руу явуулдаг тим юмнууд хийжсэн. Дээрээс нь нойлч угааж үзлээ, шаалч угааж үзлээ. Тэгээд хүн ер нь өөрийгөө айгүй эргээр хардаг. Тэр нь зөв. Гэхдээ яг бод амьдрал дээр талаад ирэнгүүт яг чи юу чадах юм бэ те? Чи яг энэ зах зээлд гараад яг чи хийм бэ гэдгийг нь хараад үзэнгүүт хүн яг нөгөө нэг давхгүй гэсэн даваагаар 13 давна гэдэг шүү дээ. Тэрнтэйг яг тултгэл юм байл л дээ. Тэгээд тийм олон ажлууд хийж үзсэн. Тэгээд яг 1-р курс төгсөөд тэрнийхээ дараа би Шанхай яваад тэгээд яг жилийн 1-р курс дуусныхаа жилийн дараа гэдэг чинь 2-р курсынхаа төгсдөг зун 2023 оны зун. За яг манай аав чир миний төлбөрийн эхний ажлыг хийчихэд яг 3-4 курсын төлбөрийг хийх яг боломжгүй болоод манай аав миний төлбөрийг хийхэд манай аав чир хоёулаа улсын байгууллагад ажилладаг. Манай аав цэргийн хүн, манай ээж улсын сургуульд багш идэг хүмүүс ямар цалинтай байдаг лээ. Тэгээ манай аав миний төлбөрийг хийхэд тулд гадагшаа Африк руу явж Америк стүүлэн байж миний төлбөрийг хийсэн. За тэгчээд эхний 2 жилийн тэгээ болгочоод тэгээд дараа нь 3-4-ийг хийхэд л манай аав чир ухаараад заагаад ингээд төлж чадахгүй байна. Хоёулаа Солонгос явж ингээд ажил хийгээд хар ажил ажиллагаа юм л та. Тэгээд яг 2023 оны өнгөрсөн зууны 6 сарын 10 хэдэн байсан баха. Би аав чиртээ яг хоёулантай нь ярьдаг байхгүй. Тэгэхээр би аав руу залгав. Тэгээ аав руу залгасан чинь манай аав барилга дээр ингээд гар нь юуг болчоод ингээд тэнхээгүй болчоод нээж чадахгүй боллоо ингээд ажил хийгээд манай ээж үйлдвэрт ингээд хувц сэндүүдтэй тийм ажил хийгээд шүрмсний нэгээр ингээд юу гацаад тэгээд ингээд дэлгэж чадахгүй тийм боллоо ингээд ажил хийж байгааг нь хараад яг аав чиртээ ярьж дуусчаал жоох хөвчиг бүр ихэр татаад уйлжсэн. Яг тухайн үед хүн нөгөө нэг өөртөө яг чи хийм бэ гэдэгтэйгээ нүүр тулна гэдэг чинь бас амар юм байдаг юм байл л да. Яг анх удаа л би яг тэгж өөртөө нүүр тулж үзчихлээ юм л та. Тэгээд өөртөө яг жинхэнэ яриаг хийн штэ. Одоо self talk гэдэг шиг өөртөө яриаг хийгээд чи хийм бэ анараа. Чи яг ямар новшоо гэдэг энэ амьдралд амьдраад байгаа юм бэ? Ээж аав чи ингэж зовн бэ чиний амьдралыг болох гээд ингэ явж байгаа. Чи ер нь хийм бэ? Яг юу хийсэн гэж энэ амьдралд амьдраад байгаа юм бэ те? Энэ бүхнийг бодоод ингээд ухаарад за одоо би биеэр ажил хийж болно. Тэгтээ биеэр ажил хийлээ гэд юунд чамайг хүргэх вэ гэдэг би өөрөө хангалттай хийж үзсэн учраас мэдчихсэн. За тэгээд би толгоороо мөнгө олох хэрэгтэй байна. За тэгвэл би яг зах зээлд гараад юу өөрөө үнцнийг өгч чадах юм бэ гэж бодоод 2 жил дэлхийд топ 25 дээр эмплэгдэг Нью-Йоркийн сургууль гэдэг сургуульд сурчаад эргээ харангуут юу ч байхгүй. Уурж байгаа юм чинь. Ийм их төлбөрийг ийм их юм хийчихэд юу ч сураагүй, юу ч мэдээгүй, сургууль нь хангалттай чихэм заадаггүй, дээр үе юмнуу заагаал те.
Тэгээ харангууд бүр уурч үргэштэй. Тэгэл за одоо ингээд уурлаа гэд яах юм бэ чи? Чиний амьдралыг хинч өөрчлөхгүй шүү дээ. Чи өөрөө одоо акшн аваад үйл аваад энэ дээр юм хий тэ. Тэгж бодоод ютубер ухаж байгаа юм л да. За эхлэх мөнгөгүйгээр бизнес хийх ямар бизнесүүд байна гэж бүгдийг гүйлгэж үзэл. Тэ амар олон бизнес модулууд байна. Тэндээс харангууд хамгийн боломжтой байсан нь маркетинг эйженси гэж байсан. За яагаад маркетинг эйженси вэ гэхээр эхлэх капитал чам шаардлагагүй. Харин чамд ур чадвар нь заавал байх хэрэгтэй. Тэгжиж чи юу клиент буюу монголоор орчуулбал клиент ч юм болохоор үйлчлүүлэгчээ чи өөрөө олж аавна. Тэгээ үйлчлүүлэгчээ олж авснаа дараа чи өөрийнхөө сервис буюу одоо ямар сервис үзүүлэлттэй тэ тэрийгээ чи өгнө гэсэн үг. За тэгээд над ямар тийм сервис үзүүлэх скил сетүүд нь байгаа юм бэ гэж юуж байхгүй те. За одоо тэгээ сурна штэ. Юу хийх юм гээд өөрөөс ямар ч арга байхгүй. Тэгээд за яаж хурдан аргаар яг маш сайн ирчтэй сурах вэ гэд. Тэгээд яг хажууханд байсан нэг маркетинг эйженси байсан. Тийшээ би өргөдлөө явуулаад дадлахччаар цалингүй ажиллах гад. Тэгээд 7 өдрийн 4 өдөр орсон. За тэгээ орсон чинь угсаа дадлахчч хинч тоохгүй, хинч юуж зааж өгөхгүй энийг гээ хачиж байгаа байхгүй. Тэгээд за сурна. Угсаа надад ямар ч өөр сонголт байхгүй. Тэгэл бүтэн өдржин YouTube дээр, Google дээр байгаад бүх юмудаа сураад тэгээд хамгийн ажил дээр нэг хамгийн сүүлд явна 7-ны 4 өдөр би ажилладаг байсан. Үлдсэн 3 өдөрт нь болохоор би яг англи зааж хүүхдүүд бүтэн өдөржин англи заагаад хичээл заагаад тэгээд яг нөгөө нэг өөрийнхөө хоолоо олно те. Хоолоо олно. Тэгээд дээрэс нь байрныхаа төлбөрийг хийн те. Амьдрын штэ хүн чинь. Тэр мөнгөө олж исэн. За тэгээд тэрийг олохоо хажуугаар 7-ны 4 өдөр нь ихэнх өдрүүдээр болохоор би яг тэр ажиллаа бүтэн фокустай бүтэн анхаарлаа төвлөрүүлээд тэндээ ажиллаа хийгээд сарын дараа гэхэд тэнд манай захирал тэнд байдаг ажилчид бүгд намайг ямар амар их ажилттай юм бэ гэдэг. Тэгээ би яг хэдхэн 7 хоногийн дотор яг вебсайт гэдэг юм юуг нь ч ойлголтгүй байж 7 хоногийн дотор юу захиралтны хэлээгүйгээр өөрөө бүгдийг яагаад өөрөөсөө мөнгөө гаргаад вебсайтуудыг бүгдийг эдитлээ бүгдийг гаргаж ирээд захиралтнаа авсан. Захирал нь бүр гайхаа шоконд ороод чи яаж 7 өдөр юм сураад ийм вебсайт гаргаад ирвэ гэдэг. Тэгээд угаасаа ганц боломж байсан. Тэр боломж нь болохоор ямар ч байсан бүх хаалхууд байсан бүгдэн дээр нь залхуурлахгүйгээр бүгдийн сур, бүгдийн хий, бүгдийн болго тэгжиж чи энэ амьдралд угаасаа өөрийнхөө амьдралыг авч гарах юм байна гэдгийг ойлгоход тийм учраас амар их ажилласан. Тэгээд яг internship буюу далгажл дуусах үед тэр захирал нь болохоор надтай бүр аягүй дотн олцсон тий. Тэгээд дараа нь бүр миний бизнест хөрөнгө оруулаад тэгээ одоо баг найзууд баг болоо авсан хаяа битээр ингээд чаталдаг. За юу байна бизнес нь яаж юу болж байгаа сонир сайхан гэл та. Тийм боллоо яг хүн яг жинхэнэ бүх хүч хөдөлмөрөө зарцуулгууд гарч ирдэг юм байл л та. За тэгээд тэр дууссан. За дуусаад би шууд Монгол руу явж байгаа. За яагаад Монгол руу явсан гэхээр одоо жинхэнэ мөнгө олох хэвээр цаг нь болж байгаа шүү дээ. Одоо чи мөнгө олноо. Одоо мөнгө олохгүй л чи энэ хэдэн сар хөдөлмөрсөн энэ одоо sacrifice гэдэг шиг одоо хамгийн юмнуудаа гарган байж ийм юмнууд хийчээд мөнгө олохгүй бол чи яг ямар хэрэг байгаа юм бэ. Тэгээ Монгол руу яг 10 хоногийн хугацаатай хичээл эхлэхээс өмнө 10 хоногийн хугацаатай би Монгол руу явж мөнгө олохгүй явж байгаа байхгүй. Клиент буюу одоо үйлчлүүлэгч болоод өөрийнхөө бизнесийг одоо газраас хөндөрүүлээд тэгээд явна гэдэг зорилготойгоор Монгол руу яваад за тэгээ Монгол руу яваад амар өндөр хөвтэй найдвартай очиж байгаа байхгүй. За бас чи амар олон хүмүүс хаана маань гэлтэй. За тэгэл Монголд очисон. 100 хүмүүс рүү заалгах юм. Бараг бүгд үгүй гэсэн. Бүгд үгүй. Юу яриад байгаа. Заримуд нь бүр уурлаад наваг загинж магнаад чи яахаар миний дугаарыг хаанаас олчтیں۔ Хин чи юм энэ гэл загинж магнаа би чинь юу яаж наа гэл хүн нөгөө нэг шантрах тийм мэдрэмж аваач ялангуяа өндөр expectation буюу хүлээлттэй очичоод тимнүүд хүлээж аваад хэдэн 100 хүмүүст очингууд хүмүүс сонирн болно шүү дээ ялцчих. Тэгээд угаасаа тэглээгээд яах юм? Тэр мэдрэмжэндээ чи хүмүүс намайг тоохгүй байна. Инглээ тэглээгээд тэгээд буугаад өгч юм уу? Надад бууж өгөх ямар ч гол нь сонголт байхгүй байхгүй. Чи нэг бол болгох үгүй бол баг өөх гэж байгаа юм шиг. Тим сонголтын дээр би ирсэн байсан учраас
надаа ямар хамаа авах вэ? Тэгээд намайг одоо доромжлно уу, яа нь ямар ч хамаа байхгүй би үнэхээр энийг чадна гэсэн тийм итгэлтэй байсан л учраас хүн болгоноор залгаалсан. Тэгээд 10 гаруй хүнтэй би яг бичлж уулзах тийм боломж гарсан. Бүгднгийнх нь офис дээр нь очиод уулзаад бүх юмудаа гаргаад танилцуулаад тэгвэл бүгд хэдэн настай ингээл тухайд 21-ээс 21 настай гэдэг. Бүгд хараад энийг л 21-тэй юм уу? Тэгээ чи юм чадах юм уу? Чи өмнө яасан туршлага байгаа юм уу? Байхгүй л те. Тэгтээ би болгоно гэлтэй ингээд. За миний дүү тэгээд юу ягараа. Одоо сайн юмудаа хийгэрээ тэгээд сурвал муруулаа төгсчөөд юмнуудаа эхлүүлээ. Тэгээд холбогдохгүй юу гэл. Тэгэл гарах болгон тэгэл хүн бүр ингээд сэтгэлээр унж байгаа юм чи. Аав ээж өөрөө гараад ёо болохгүй бол би одоо юугаа хийгээд байгаа юм бэ гэл уурал хүн болгоноор залгаал юмнуудаа сервисүүдээ бүгдийг сайжруулаад тэгж жагаад яг нэг хүн рүү залгасан. Тэр хүн болохоор яг наваг залгаал байсан чинь хэн бэ гэл сайн мөн би нэм эйженсигээс холбогч юмаа манайх ийм сервисүүд үзүүлдэг та сонирхчвал би тань дээр очиод манай баг очиод баг байхгүй шүү дээ ганцаархан манай баг очиод танд ингээд сервис танилцуулах гэсэн юм аа гэдгсэн чинь яаснаа тийм үү за маргааш манай офис дээр хүрээд иртээ гэ. За тэгээд тэр хүн хэн байсан бэ гэдгийг хамгийн сүүлд нь хэлээ. За тэгээд би маргааш офис дээр нь очиж байгаа. За тэгээд офис руу н орсон чинь амар том өөр ингэсэн юутай building буюу офис барилгатай хамгийн өндөрт нь гараал. Тэгэл эхлээл орсон чи офисын барилга руу н орсон чинь эхлээд юу н туслах нь гарч ирэл намайг аваад тэгэл лифтээр нь яваал. Яасан амар сүртэй явж байгаа ингээл. Тэгэл офис руу ороод хамгийн дээд давхарт нь орсон чи амар тансаг офис амьдралдаа харж байгаагүй амар тансаг офис. Тэгэл ороод хүн чинь сандарчж байгаа юм чи. Ийм тийм газар ороочлаа одоо би сандарчлаа. Одоо юмнуудаа хил ам эдрээ зөв ярихгүй бол яана гэл та. Тэгээ намайг тэр митинг өрөөнд орчоо. Митингийн өрөөнд ороод би 5-аас 10 минут хүлээсэн баг. Тэгэл тухайд яана одоо болтог байгаа да болохгүй л яана намайг одоо чи юу гээд ингэ яваад байгаа гар мар гэл нөгөө хүмүүс шиг загнаа гаргачих вэ гэж бодож байгаа л яг толгойд тэр нэг юм ороод ирэхгүй. За андраа чи яг юу гэж энд яваад байгаа? Чиний зорилго чи юу юм? Юм болгон дээр чи гарч ирэх болгоно ингээд айгаад байвал чам энд ирсэн ямар шаардлага вэ? Чи бүх боломжуудыг хамгийн сүүлийн боломж гэж бодоод энийг бүгдийг хийдгээрээ хийгээл. Тэгэл яг өөр төрөө нөгөө нэг конференц боёо өөртөө итгэлээ яг гаргаж ирээл суугаал нөгөө бүх хүмүүс орж ирэл бүгдэнтэй нэг гар бариад суусан. За тэгээд дараа нь 40-45 минутын хугацаанд миний яг одоо brain тарих бүр ингээд дайнд байгаа юм шиг те 5 гаруй ажилчид нь ороод ирсэн өөрөө тэнд сууж байгаа. Тэгээд бүгд ингээд бүх талаас ингээд асуугаал ингээд тэгэл явж бүгдэнд нь бүх ихтгэлтэйгээр бүгдийн чадна мэднэ гэдгээрээ бүгдийг харуулаад тайлбарлаад бүх сервисүүдээ үзүүлээл тэгээд 45 минут явж байгаа хамгийн сүүлийнх нь хэсэгт нь орж ирсэн чинь асуужлаа гомддаг манай чи хиттэй байлаа гэсэн чи би 21-тэй гэл үннээл хэлж байгаа. Тэгсэн чи бүгд инээгээд 21-тэй юм уу чи гэсэн чи тийм ээ би 21-тэй гэсэн чи манай охиноос жоох юм биш үү? Манай охин 22-тэй. Тэгээд намайг хараад гайхсан л ах л та. Тэгээ би хэдийгээр би залуухан жоохон юм шиг байгаа ч гэсэн надад одоо энийг болох над ирч хүч байна, итгэл байна. Би энийг болгоно гэсэн над 100% итгэл байгаа. Тийм учраас над хэрвээ боломжийг өгвөл би үнэхээр энийг болгож чаднаа гэв. Тэгэл хэлсэн бүгд инээжсэн бүгд инээхэ болол. Тэгээд миний ярьсан манай хүн болохоор сандлаасаа босоод за гэл гэсэн чи би за ингээл үгүй дараа холбогдё гэж гарах гэж байгаа юм да гэж утсан чи ажил руу хараад за энэ хитэн пакэжүүд байгаа. Би хитэн пакэжүүд сонгоолсон байсан. Энэ пакэжүүдээс нэгийг сонгочих гэл. Тэгэл гар авчих би тэгээд oh my god болт юм байна гэл те. Юу вэ чи одоо хитэн сар төлөвлөж хитэн сар ингэж хичээсний эцэст энэ болчлоо гэл те хүн бүр ингээд амар их баярлах мэдрэмж хитэн сар ингээд нөгөө нэг зовн гэх юм цаашаа. Та санаа зовсоор явж байгаа нэг юм клик хийгээл орчин гот хүн амар баярлдаг юм байл л та. За тэгээд
яг өөрийнхөө сервисүүдийг үзүүлээд яг үүндээ хүн туршлага дутна гэдэг шиг туршлага дутгал юм байлаа л дээ. Өмнө тийм яг хийж үзээгүй учраас тэгээ бид хоёр подкаст энэ төр хийсэн. Миний YouTube дээр байгаа англи дээр хэдийгээр миний англи ямар ч судалгүй байсан ч гэсэн яг подкастаа хийгээл олон камерууд ингээд хитэн камерууд ингээд урд тавьсан. Тэгэл амар олон ажилчид нь орж ирэл за ямар шиг болох нь гэл тэгээ бүгдийг ингээд хараад байж байгаа. Тэгэхгүй амар сандрах мэдрэмж авдаг те. Тэгэл за одоо яана яг тухайн үед подкаст хийгээл байж байхдаа хүртэл амар их санаа зовол тийм юм нэлээд болсон. За тэгтээ ингээд эргээд харангууд тухайн би одоо л маш их баярлж явдаг тэр хүн маань ямар хүн байсан бэ гэхээр Shark Tank-ийн мөнх насан Shark байсан. Одоо ч гэсэн ингээд харангууд над ямар их одоо бизнес хийх хүсэл эрмэлзлийг өгж одоо итгэлийг өгсөн хүн бэ гэж боддог гэх юм уу одоо ч гэсэн. Тэгээд тэр хүн ч гэсэн одоо л баярлж явдаг юм да. За тэгээд тэрний дараагаар бид хоёр нэг сар л ажилласан. Тэгээд клиент байхгүй. За тэнгууд бас мөнгө байхгүй гэсэн үг шүү дээ. За тэгээ буцаад нөгөө амьдрал руу орж. За нэг болгоцсон байсан учраас ахиад амар олон хүмүүс рүү үргэлжлүүлэл залгаалсан. Ахиад хэдэн зуун хүмүүс рүү залгасан бүүм. Тэгээд хоёр хүнтэй дараа нь үргэлжлүүлж хамтарч ажилласан. Гэхдээ мөнгө хангалттай биш. Сургалтын төлбөрийн юунд ч хүрэхгүй, амьдралын зардалч хүрэхгүй. За одоо тэгээд би өөр юм хийх хэрэгтэй байна. Одоо эндээс өөр ямар боломжууд байна? Тэрийгээ олоо, тэрийгээ хий. Тэгээд өөр бизнес юм моделлууд таагаад эхэлж байгаа юм л та. За тэгж явж байгаад би dropshipping гэдэг юмнуудыг олсон. Dropshipping болохоор бараа зардаг чи ерөнхийдөө бол middleman буюу дундах маркетингийг хийдэг хүн. Тэгээд барааг нь аваад тэр хүндээ аваачж өгдөг. Тэрийг Америкт би нэг хийгээд нэг $1000 хийсэн. Гэхдээ гаргасан зардал нь бараг $1000. Тэгэхээр бараг ямар ч ашиггүй. Тэгэл яг тэгж явж байгаа л 12 сарын сүүлээр яг ямар ч мөнгөгүй болоод байрныхаа мөнгийг чих төлбөргүй болоод хоолч авах мөнгөгүй болоод тухайд би яг өдөрт яг нэг л хоолны нормтой яг нэг л хоол идээд тухайд би бас найз охинтой байсан. Одоо ч гэсэн би тэгтээ найз охинтойгоо байгаа манай найз охин айгуу сайн хүн. Тухайд би тэгээд ир хүн өөрийн гэсэн эготой те хэдийгээр ингээд ямар ч мөнгөгүй тийм байгаа ч гэсэн найз охинтой тэрийг харуулахгүй яагаад би өөрийнхөө сул дорой байгааг харуулах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хүн яг хамт цуг амьдраад байж байгаа те. Тэгэхээр хүн яалтч үгүй анзаарна тэгээд нууцаар над руу ингээд баг зэрэг мөнгө ингээд явуулж явуулаад ч юм те. Би тэрийг нь мэдээгүй. Тим нууч гэсэн ингээд гарч исэн. Тэгээд яг байрны хөтөлбөрийг төлөх болсон чинь над ямар ч мөнгөгүй болоод тэгээ би найзаасаа мөнгө зээлэх хэрэг болоод тэгээ найзаасаа хэсэг мөнгө зээлээд тэгэж нэг хэсэг яваад бүр яг ингээд хүн амьдралынхаа хамгийн доод зэгт нь очиод за одоо юу болоод нэ дөнгөж сайхан юм болчоод ахиад буцаад бүр доор амьдралд орчлоо штэ гэж хүн өөрөө бодно те. Тэгээд яг миний тарих бүр ингээд өдөржин ажиллажлаа юм л да. Ажиллаа үр дүн гарахгүй, ажиллаа нэг ч өдөр орхихгүй ажиллаа. Тархинд яаж мөнгө олох вэ? Яаж нэг болохгүй? Яаж юу хийх үү гэдгээ бодоол 24/7 тархинаас эзэж гарахгүй. Тэгээд нэг ороо яг орондоо ороод хөвцсөн. Нэг бараа орчихгүй. Хөөе би чинь тэр барааг туршиж үзүүлнээрээ яах вэ гэл. Яг надад яг тухайн үед тэр зээлсэн мөнгнөөс $50 л үлдсэн байсан. За би энэ $50 маргааш хоол иж хоолндоо зарцуулах уу? Эсвэл хамгийн сүүлийнхаа мөнгөөрөө би энэ дээр маркетингийн одоо ад явуулна гэдэг шиг азар сурталчилгаа явуулаад энийг хамгийн сүүлийн одоо чавхтас найз гэдэг шиг тэрнгүүрээ явуулах уу гэж бодоод за одоо хоол идээд би яах юм? Үргэлжлүүлээд тэгээ над тэр чинь мөнгө орж ирэхгүй юм чигээд тэр мөнгөө яг тэр бараан дээр туршиж үзээд тэгсэн яасан гэж эхний өдөр $100,000 орж ирлээ. Би чи хүүе над $100,000 ороод ирчлээ. Хоёр дахь өдрөө болсон чинь $500,000. Гурав дахь өдөр $1 сая, нэг өдрийн дотор $1 сая гэл. Тэгэж явсаар яг тухайн үед миний бараа яг болоод явсан. Тэгээ би e-commerce гэдэг брэнд үүсгээд одоо яг тэрийгэ өргөжлүүлээд явж байгаа. Тэрнийхээ ачаар би дажгүй хэмжээний мөнгө олсон. Тэгээд эднэрээ бүгдийг ингээ эргээд харангуут хэдэн зуун сая цаашаа нэг 100-200 гаруй сая төгрөг ерөнхийдөө яг e-commerce-оор би ингээд олсон. Тэгэхдээ
эдгээр бүгдийг ингээд харангуут миний амьдралд дээш доош унал босд гэж хэлсэн шиг эхэлж доошоо орж англи сурчаад нэлээд 3 жил хичээж яваад англи сурлаа. Дараа нь коллежд орлоо. Дараа нь янз бүрийн ажил хийж үзлээ. Тэгээд түүнийхээ дараагаар сургуультай буцаж орлоо. Ангийнхантайгаа сайхан байлаа. Түүний дараагаар аав ээж хоёр тийм байдалд орж гадагшаа явж ажил хийлээ. Бүр доошоо орлоо. Тэгээд өөрөө ажил хийсээр байгаа доошоо орж одоо уналтанд орсоор байгаа. Тэгээд нэг клиент хаалаа. Түүнийхээ дараагаар амьдрал за одоо л нэг амьсгаа авах болох нэ гэж бүр доошоо бүр тгийн тасруу онцож байгаа байхгүй. Тэгэл тэрнээсээ буцаж боссон босолт нь болохоор тэр өмнөх босолтуудаас бүр хизээч харьцуулахааргүй хамгийн өндөр босолт нь байсан. За тэгээд одоогоор миний амьдрал хамаагүй дээр болчихоо явж байна. Гэхдээ хэдийгээр ийм зүйлсүүд болсон ч гэсэн одоо миний зорилго илүү том болоод миний амьдралд одоо юу хийх гэж явж байгаа зорилго маань юу юм бэ гэдгийг ер нь ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр миний амьдралд амьдарч байгаа зорилго нь миний өөрийн аз жаргал гэхээс илүү миний эргэн тойронд байгаа хүмүүс аз жаргалтай байвал тэр миний аз жаргал юм байлээ гэдгийг би өөрөө ойлгосон. Би сайн явж ивэл миний эргэн тойронд байгаа хүмүүс аз жаргалтай зовхгүй амьдран те. Энэ бүгдийг ойлгоход ирэнгүүт окей. За би энэ амьдралд ингэж явах хэрэгтэй байна. Эрэгтэй хүн болсны үр дүнд би эргэн тойрондоо байгаа хүмүүсээ бүгдийг би халамжлалж асарч тойрж бүгдийг нь сайхан аз жаргалтай амьдралаар амьдруулах нь миний гол зорилго юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхдээ тэрнгүүрээ юу гэж хэлэх гээд нэхээр би ийм одоо ажил хийгээд өөрөө зовоод байна гэсэн юм ерөөсөө биш. Би харин яг үндэ өөрөө холын хараатай холын зорилготой хий гэсэн юмтай байхдаа илүү аз жаргалтай байд юм байна гэдгийг би өөрөө ойлгосон. Гадагшаа гадуур гараад найзуудтайгаа одоо тэ шоуд жаргаж ингээд тэгж явж байгаа надад яг үндэ ямар ч тийм аз жаргалтай санагдаагүй. Харин эсрэгээрээ би өөрийн гэсэн зорилготой урдаа харах чихтэй хийх юмтай тэгж явж байгаа нь миний амьдралыг илүү үнцэнтэй, утга учиртай, илүү урт удаан амьдрахад жаргалтай болох нь тэр л юм уу даа л гэж л ойлгосон. Тэгэхээр энэ бичлэгээрээ би юу гэж эцэст нь дүгнж хэлэх гэсэн бэ гэхээр илүү том зургаар нь харна гэх юм уу. Одоо янз бүрийн миний амьдралд одоо сар бэрхшээл гарч ирэнгүүт өмнө нь болохоор яагаад миний амьдрал тийм мараад ирчөө өстө нэрэл гомдлоо ч юм уу те. Тэгж одоо нөгөө нэг англиар бол pussy-тэй гэж хэлдэг. Гоншгоноод тэгж явах ерөөсөө утга учиртай амьдрал хизээш биш юм байлээ гэдэг ойлгож авсан. Тийм гарч ирэнгүүт окей. Nice. Наад тарин ч хэлэх сторитой, хэлэх түүхтэй туулж үзсэн том зорилготой, алдаатай, оноотой тэгж явсан амьдрал нь илүү жаргалтай байдаг юм уу даа л гэж бодсон л доо. Тэгэхээр амьдрал чинь муу юм гарч ирлээ. Амьдрал чинь онцгой юм тохиолдлоо. Магадгүй бүр муугаар ярил л да. Чиний одоо ингээд эргэн тойрны жаартай хүн чинь ингээд өнгөрлөө ч юм уу те. Чи ингээд ямар ч мөнгөгүй боллоо, байрныхаа мөнгө идэх юмгүй боллоо. Тэр үедээ хүн хамгийн их өөрчлөгдөв юм байлаа гэдгийг л би ойлгож авсан. Тэгэхээр тэр нөхцөл байдлуудаа хизээж бити бууж өгөөд зарим хүмүүс архинд ортох ч юм уу те. Тэр мэдрэмжээсээ гарахын тулд одоо тэр хүн чинь тэр мэдрэмж чам зовоогоо л байгаа шүү дээ те. Өстэй ямар хэцүү юм бэ би чадахгүй нэ гэл. Тэр мэдрэмжтэйгээ туулж тэрнтэйгээ зодтолтож тэрнийгээ давж гарч байгаа мэдрэмж чинь хамгийн гой эцсийн чи хүмүүстэй ерөөсөө өрсөлдөж байгаа юм биш. Чи өөрөө өөртөөгөө л өрсөлдөж байгаа юм байлээ шүү. Өөрөө өөрийнхөө тэр муу зуршлуутай, өөрийнхөө тэр шоуд цэнгэж, ууж, наргих, ээж авыгаа зовоох, цагтаа босохгүй, мөн дээрээс нь хий гэсэн юмудаа хийж чадахгүй байгаа. Энэ зүйлсүүд чинь л чиний тархий чинь угаагаа чамаг бүр юу ч хийж чадахгүй арчаагүй амт юм байна гэдэг чи өөрөө чинь чамд амлаж баталж хэлж байгаа. Тийм учраас энэ бүгдийг давж гарахын тулд чи яг юу хийх ёстой юм бэ гэхээр бүгдийг positively эргээр хараад бүгдийг окей хийн гэсэн цагтаа хийн, унтна гэсэн цагтаа унтна, босно гэсэн цагтаа босно. Бүгдийг хийгсэн л бол хийн. Тэр л амьдралын зорилго. Тэрийг л хийж чадчихвал чиний яг урчин байгаа зүйлсүүд чинь чамд хүрээд ирд юм байна гэдгийг л би ойлгосон. Тэгэхээр амьдрал муу зүйл гарч ирлээ. Бити гоншгоноороо амьдрал чамд юм заах гал чамаг юмар явуулаад байгаа шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд
Хэрвээ одоо хүртэл үзсэн бол та бүгд нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Монгол дээр бас контент хийх гоё ялаа үргэлжлүүлээд гэсэн Монгол дээр бас хийх баха. За. I'll see you guys next time. Peace.